Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Йоо, том өрөөнд давтаа морил гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Ярка, хөтлөгч Очроо, хөтлөгч Заяа, найруулагч Мизүүгийн хамт та бүхэндээ том өрөөний энэ 7 хоногийн отхон дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Тийм ээ. Мөн бас та бүхэн бөмбөрцгийн болон бүрнгээс бид нарыг бас сонсож Бүрнгээс 3W1045 вебсайтаар ороод шууд орж болно. Бас бидний царайг шууд дүрстэйгээр үзхийг хүсэх юм бол гэрэлээр гэр бүлийн радио 104.5-гаар шууд ороод ирэхэд би шууд ингээ орох юм аа. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл 9986 104 5 дугаар руу залгаарай. 9986 өөрөөр хэлбэл 1045. Тийм ээ. Тийм ээ. За Та бүхэн ингээд залгаа ороод ирээ. манай сонсогчд минь гоё. Манай том өрөөний буудан дээр тухлан суугаа таалан болгоо чөлөөтэй яриагаар бүгд хамтаа ярилцъя. Өнөөдрийн сэдв ямар ах юм болоо цаг бага учраас шууд сэдвээ гаргаж ирье. Манай Заюшка. Яа. Ой, шууд утас дуурайд ороод ирж Шууд уцс дуурж ийн хөөе. За. Байна уу? Өглөөний минь. Өглөөний минь. За өглөөний минь. Сайхан амарсан уу? Хоо цэг байна уу? За цэги. Өдрийг сайхан өнгөрүүлсэн үү? Юу өнгөрөөснөө өнгөрүүлэх гэж байна уу гэх юм уу тэгэхэд шууд ороод ирэхэр чи хүн чинь бас сандардаг юм. Үгүй манай цэгийн нөгөө өчтөр нөгөө яг нөгөө бид нар нэг сэдв том өрөөнд ярьсан ш. Тэр нь дуусгаад яг хэлэх гээд юм байгаад исэн байхгүй залгаад исэн. Тэгээ цаг дууссан учраас тэгээд амжаагүй. Өнөөдөр ярих гэдэг ш. За өнөөдрийн сэдв ингээд өнөөдрийн зүрх дууслаа гэж. Харин тий. ан тэгэх гээд байна. Тэгэхгүй штэ. Одоо ингийн цэги шууд сэдвээ хэлчихье заяа. Энэ хоёр ч гэсэндээ сэдвээ мдэг байгаа байхгүй юу? Өнөөдрийн сэдв бол тээрээ энэ 7 хоног чинь дандаа нөгөө үгнүүд дээр ярьж байгаа штэ. Нэг одоо хилц үгч бишээ. Одоо юу хиймдээ. За өнөөдрийн сэдв бол сайхан хүүхэн сахалтай гэдэг үгтэй хэр санал нийлэх вэ? За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За бай гэж. Сайхан хүүхэн сахалтай гэдэг үг ер нь хаанаас улбалаад гараад ирсэн ямар утга учиртай үг юм бэ цэги? За яста бодцоо үг байна уу? Одоо бодоодох тоо. Гэ яг тэ нөгөө би тэгжл бодож юм л да нөгөө дээр нөгөө манай ер нь хилц үгнүүд чинь дандаа нөгөө дээрээс мэдээж явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө тийм одоо юу нэр чимдээ одоо дандаа ирчүүдэн сахалтай байна гэж юу аах вэ? Тэгээд сахалтай хүн ер нь байвал яад юм бол гэж хоордоо маарч байгаа шүү дээ. Манайч маарч байгаа гарч ирсэн юм. За ер нь өөрөөс ч зүгээр асуухад сахалтай эмэгтэй хүн таалагддаг үү? Сахал яахсан тий? Сахалтанд бол явахгүй мó тэгээд сайхан гэж шít. Наач зүгээр нөгөө миний хэлдгээр өвчүүл дээр үе эдэн баатрууд байлж дуусчаад нэг маазарч байгаа л гарсан үг. Маазарч байгаад гарцсан үг гэж болох тий. Байлдаж дуусчаад. Байлдаж дуусчаад байх яхандаас. Зөв. Тэгвэл ер нь бол яг бодит хөрсөн дээрээ буух юм бол нөөв шүүдэ юм биш үү те? За ойлголоо. Цэгийн өөрөө сахалтай юу? Гүштэй. Би ер нь өснөөс нь айгу дургуй төрж өгнө. Өөрөө өснөөс нь дургуй тэгсэн ихнэр нь бас ингээ гоё сахал махалтай өснөөстэй байвал бас хэцүү. Заваал юм байна те нэрээ. Одоо ч бүр юм сахал махал байтугай нөгөө нэг шар өсөөдөө хүртэл баг ахуулж ээж сайхан хүүхэн гэдэг рүү баг төгөх гээд байна уу тий? Мэдхгүй шүү дээ би мэдхгүй шүү. Цэвэрхэн хүүхэн гэдэг тэгэхээр одоо ямар юм байсан бэ? Шар өсөхгүй тийм юм. За бэж цэги. Яасан гинэ цэвэрхэн хүүхэн ямар юм гинэ? Нөгөө фэсэрч яа гоё ахтаа уулсан цэвэрхэн залуутаа уулсан гоё хүүхэн цэвэрхэн хүүхэн гэх юм. Ямар хүүхнийг хэлдэг юм бэ? Битүү вакс тулсан хүүхнийг хэлнэ гэдэг. Орчин үед бол өөр л юм байна. Орчин үед бол сайхан хүүхэн нь арай өөр өсгөө маркийн хүмүүсийг ч л сайхан хүүхэн гэх юм биш үү те? За орж ирж салхиагалсан цэгэдээ баярлалаа. Зоригтой юм аа. Үнэхээр зоригтой юм аа. За баярлалаа. Баярлалаа. Жинкнээс өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За баярлалаа. Гэтэ нэрээ манай Монголд нэрээ тийм сонио үг байдаг те нэрээ орчин үеийн
Залуучуудын дунд би ингэсэн хараа сайхан өөхөн сахалтай гэсэн чи эрт бүр баг юу гэдэг юм бэ чи гэж ярьсан. Гэтэ одоо энэ үгийг нь яагаад ярьсан юм бэ? Харин сая одоо жишээлбэл тойр гэтээ цэгээс өөр юм хэллээ шүү заяа. Цэг бол хэллээ шүү дээ. Дээр үед эрт дээр. Хошгоноод те. Байлдаж дуусаад. Байлдахынхаа өмнө шүү дээ. Байлдаж дуусаад амарж маазраад байгаа. гэдэг шүү. Хоорондоо маазраад энэ үгийг хэлсэн байхаа гэж штэ. Тойр болохоор арай өөр нэг тамаг төвшүүлтэй. За тэгээ дээрэс нь сайхан хүүхэн сахалтай гэдэг дээр манайхан юу гэж бодож байгаагаа 9986 10 45 9986 10 45 дугаард холбогдоод гараад ирээрээ. Яг хоо ингэсэн байж болох юм. Би надад нэг юм таамаг байна. Юу гэхээр мэдээж нөгөө эмгтээчүүд яг энүүхэн хавьд нэг жоохон сахал. За энүүхэн хавьдыг нь орхиж байгаа түр байж сонсогчтой байгаа очроо. Энүүхэн хавьдаа санаж яхаар байна уу өглөөний минь? Байна өглөөний минь. За өглөөний минь цахан Ямар зоригтой хүмүүс вэ? Хэн бэ? Наяа. Наяа юу? Наяа. Одоо бүр хоолоогоор нь таньдаг болоод байна. За наяа. Наяа л Яагаад гинэ. цаахан хүүхэн сахалтай? гэж ярьдаг. Яагаад цаахан хүүхэн сахалтай байдیں۔ За яста цайны залуугийн хэлдгэр маазраач вэ. Гү. Хүний үг давтахгүй наяа өөр бас бодъё те. Ер нь зүгээр ингээд нэг толгоо молгоо нийлүүлэх энэ төр дуртай нэг хүмүүс байдаг ш нэг юм ярьж байгаад л. Тэмээ хэлцэг юм хэглээд байдаг. Тийм нөхдүүдийн амнаас л гараад ер нь яг нэг амархан тогтоохоор юм байхаар нөхдүүд маазраа тэгээ яваа. Амархан тогтоохоор ч. Эсвэл бол бас нэг өөр нэг хувилбар бас байна. Жохон гүн ухаан талаас нь чаач өөр талаас нь ухаж бодож үзвээ. За сонир сонсож байна. За. Энэ болохоор ер нь одоо юу гэдгийг Чингис хааны ээж мантхай цэцэн хатан одоо ануу хатан ч гэдэг юм уу одоо тийм ирэмгийн дайчин эмэгтэйчүүд Монголын түүхэнд байдаг тийм үү? За байдаг. Тэр хүмүүс бол ер нь зүгээр түүхээс нь ингээд бодоод хараад тэр хийсэн үйлдэл юмс харахад тийм иршүүлдүү. Одоо ер нь нэг юм спортын гэх юм уу багадыг одоо авлан ахтай айлын охтууд ч гэдэг юм уу нэг жоохон тийм байдаг штэ. Багадыг одоо нэг нийтлэг эмэгтэйлэг гэдэг нэг хайшаа чимдээ нэг юм тижигч хайч юм шиг ихсэн замтай. Нэг иймэрхүү одоо нэг юм стайл гэх юм уу тэрийг эмгтээлэг гэж бас нэрлээд авчихсан. Одоо байгууллагад тийм ч анти юм байлгүй. Тэдэн донд чинь эр хормсом давмгаалаад төрчихсөн ийм хүүхнүүдээс одоо сайн хаттууд ч байдаг юм уу одоо мундаг үйл үйлдэлүүд гарч төрүүлсэн өсгсөн мөр хүүхдүүд нь мундаг одоо өргөн тархураатай сэтгэрдэг мундаг ирчүүдийг одоо өсгсөн энэ төр их түүхэнд бол байна л да зүгээр. Энэ мэднүүдээс улбаалаад зөв ер нь жоохон тийм ирэмгийн тийм одоо манайхаар одооныхаар одоо эмгтээлэг гэхээсээ илүү одоо эрэгтэй хүнийг харахтаа жоохон өөрөөр хардаг байж таарна шүү дээ тэр чинь. Ер нь угаасаа ийм штэ. Одоо ингээд нэг тулаанаач гэдэг юм уу бүхэн чи спортоор явж байгаа охтууд хүүхнүүд спортоор ер нь явж байгаа хүүхнүүд охтууд ингээ анзаарч чанаа нөгөө нэг ирчүүдийн тэр чинь нэг юм өсөлтөөн дунд байж байгаа штэ. Тэгж байгаа. Тэгэхээр нэг өсөлтөөн дунд орохтой ингээд огт нэг тийм спортлог биш юмхтэй хүмүүс бол яг хэвээр ингээд нэг юм канонд хасараа ч юм өөрөө орчин иргэн тойронд байгаагаар л ирчүүдийг л дүгнэ штэ. Нэг ийм их хоёр юм байна эсвэл иргэн тойрны охтуудыг ярьж байгаа юм ярианад энэ гоё залуу юм хөрхөн залуу юм байна. Энэ ер нь дурж болох юм байна гэдэг нэг юм харж байгаа тийм үү. Тэгэнгүүт спортоор орхон байгаа хүүнүүд эмгтээчүүд болохоор яг тэнд ороод нөгөө гадаа мундаг бодол дотор байгаа дэс нөхдүүд чинь яг амьдралаар орж яг одоо ингээд байдал тодох юм бол энэ чи аимхай юм биш үү? Энэ чинь удаан юм биш үү? Энэ жоохон маанагдуу юм биш үү гэдэг чинь яг нөгөө нэг спортоор харагдана. Тэр чинь яг нөгөө нэг түм оолны нүдэндээ шууд тулаад бодтой хийж байгаа зүйл байхгүй ямар нэг тийм айлгурын шалгалт чих нэг нэ суулан бичээд юм уу чарга байхгүй. Тэгэхээр зэрэг зүгээр эр хүний харах нүгэл өөр болдог бах хэршүүд эмгтээчүүд нэг иймэрхүү миний саний хэлдэг тэр дээд ихээс гаралтай иймэрхүү хүүхнүүдийг хилээд энэ нь яг уу ингэсэн байж ийм үг болдоод ингээд. Гэтэ над чинь гой хөлбөр шүү. Болох юм гэж би бодлоо. Аял бодлоо тэгээд баярлалаа наяа. за Гэтэ бас нэг тийм гой ингээ эрэгтэй хүмүүстэй ингээ нэг юм нэг нуух ич хэмгүү ингээ ярьдаг юм эмэгтэйчүүд бас нэг юм арай сэтгэл татан байдаг те бас. Гэхдээ дан спорт гэвэл сайн нэг ирчүүдтэй ойрхон байсан энэ далангууд өөргөө илэрхийлээ. Тий. Тийм үнүүд хэлээд цаашаа заавал спорт гэвэл Тий. Баярлалаа наяа намайг хэлсэнд. Баярлалаа наяа.
Үе энэ доор комент байна. Энэ хоёр комент нэлээд нуруутай комент шүү. За. За. Өсрэг эмэгтэйчүүдийг тайвшруулах гэж гарсан үг юм гэсэн штэ гэх Тэгэхээр юм. түрүү наадах чи миний хэлчихсэн санаа авахгүй. Энэ дээр нэг жоохон сахалтай эмэгтэйчүүд байгаад байдаг байхгүй. Аваагүй. Тэгээ тэр Аваагүй. Тий авчдаг юм болцсон байгаа шүү дээ хүмүүс ер нь сүлээд. Одоо энэ бол авцсан гусцсан. Үгүй байгаа штэ. Та нэлээд ойртой тартаа Ойртох хэрэггүй байхгүй яг энэ үг нөө. Тэрийг таймшруулах гэж те хэлсэн байна. Зүгээр сайхан үг сахалтай үед ингээл. За, дараагийнх нь гоо сайхан бол төгс биш гэсэн утгатай юм болов уу гэсэн байна. Харин бас энэ магадлал. Эсвэл би ингэж бодоод байна зэ. Сайхан хүүхэн сахалтай гэдэг нэг ямар ч сайхан хүүхэн сахалтай залуучууд дуртай байдгаа гэсэн үг юм болов? Юу гэсэн бэ? Ямар ч сайхан хүүхэн сахалтай залуу дуртай гэсэн үг юм Гүг болов? ерөөсөө эрэгтэй хүний юм ороод байсан шүү дээ. Уу яг тэгж Энэ чи ийм байгаад байхгүй. Эмэгтэй хүнийг ер нь ирчүүд ингээл гоо сайхан, гоё төвлөр те юу гэдэг үзэгсэлнтэй маш олон ингээд тодтоглуудаар тодтогж штэ. Тэгээд идэж байгаа хоолоо нөгөө шинжиж гин гэдэг шиг. хамгийн гол нь хардаа гоо сайханд чинь ямар нэгэн байдлаар тэм төгсдүүл байхгүй гэдгийг илэрхийлж харуулж байгаа гэсэн үг багхгүй юу? Ер нь болвол за утгыг нь би та нарт бүр хэллээ шүү. За. Гоо сайханд тийм тодтогсон бүр төгсөн байхгүй. За. Зарим нэгэн гоо сайханд чинь одоо жишээлбэл одоо сахалтай гэдэг чинь Өндөгнөөс өө олдно гэдэг шиг үү? сахалтай гэхэд чинь эвгүй сонсогдож байгаа сте. Гэтэл тэр гоо сайхан гэж байгааг чинь цаана ч юм уу наан ч юм уу ямар нэгэн байдлаар тэр хүнд өөж гэсэндээ байгаа гэсэн үг байхгүй юу? Гисэн ч гэсэн тэр өөтөөгөө хамтдаа тэр хүн үзэгсэнтэй гэж хэлж байгаа. Наад чи бас нэлээд нуруутай хариулт байна. Тийм ээ би нуруутай. Гэтэ наад чи бас энэ дээр ингээ ургуулаа жоохон бодохоор ийм байж бас болох юм тий. Ер нь гоо үзэсгэлэн гэдэг бол харагдах байдлаар оршдгоо маа гэдэг агуулга байж болох уу? Бас байж болох юм. Энэ сахал махал ингээ бавгар байг. Өш ер нь наа чи яг эрүүн дээр ургадаг сахалны тухай яриад байна уу? Ер нь эмгтээчүүд гол төлөө энэ уруулын дээдлийн сахал ургадаг шүү. Эрүүний доор Энэ зүүр үг тийм ээ? Тий. Сайхан хүүхэн сахалтай гэж яг энэ нэр минийх шиг эрүүн дээр ургадаг сахалны Гүг тухай. энийг л ярьж байгаа. Тэгэхээр хараа хэрвээ гоо үзэсгэлэн зүгээр энэ харагдах байдлаар нь хэмжихгүй гэх юм бол бүх эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнтэй сайхан хүүхэн байх боломжтой байгаа байхгүй юу? Одоо үгүй чи сахалтай ч гэж болно тий. Одоо ингээ тий ингээд гай болоод ингээ арай их үст ургадаг тий. Өнөөдрийн дугаартай хамтсан Ингээ сахал нь ургацсан тий. Бит орчлоо. Эсвэл юу гэдэг тий. Эсвэл юу гэдэг одоо юу гэдэг мэ юу гэдэг перфектив байж болно шүү дээ хүн. Гэтэл гоо сайхан байж бас болох гэдэг. Гоо ер нь ийм байхгүй. Тэгвэл энэ гоё үү. Эмэгтэй хүн гэдэг чинь ер нь за тэр гоо сайхан байна юу вэ нөө алдаатай байна алдаагүй нөө. Ер нь эмэгтэй ялангуяа Монгол эмэгтэй хүн гэдэг бол бүгд л сайхан байхгүй. Баярлалаа. Бүгд сайхан. Гүг яг бүгд сайхан байж За болно. тэгэнгүүт тэрийг Болно, утгаар тий. хэлж байгаа юм шиг байна. Тий. Сайхан хүүхэн сахалтай. Чи сахалтай байсан ч Монгол эмэгтэй сайхан шөөл гэдэг утга илэрхийлээд Ямар байгаа. муухай зааж хэлтийн болох тэрийг юм, тий. гой хэлээчтэй над руу гой Гэхдээ яг л зөв л дөө. Ингээ маа чи Яасан сахалтаач. Гэтэ энэ аюу сонио. Одоо тэгэхээр Би эндээс уг ийм амтын байхгүй юу? Тэгж энэ хоёр ир амт ийм амтантайгаа би Эндээс яг тэгэхээр ир юм шиг харцсан. ийм сэдв гарч байна. Сайхан хүүхэн сахалтай гэдэг нь ердөө ганц л ойлголт юм. Ердөө ямар ч эмэгтэй хүн ямар сахалтай байна уу ямар нэгэн өөтэй байсан ч гэсэн сайхан байдаг юм. Эмэгтэй хүн сайхан мөн чанар байдгийг хүүхэд төрүүлэндээ одоо тэгэл олон юмнуудыг ачаа өөрөөл ингэж явж байдаг. Очроо бүх хүүхэн сайхан юм уу? Бүх хүүхэн сайхан алж харах юм бол Ямар юм? Аалжаа. олж харах юм бол Гүг би бол араас энэ сайхныг бол Ааж хичээл харах юм бол тий харин одоо би ингэдэг байхгүй мэн би чи бол сайхныг бол хичээл зүтгэлээр аавна гэж бодлоо. үгүй би бол ингэж бодож байгаа. Би одоо охинтой хүн штэ. Яг нөгөө аль дээр ярьжсэн штэ сэдв. Охин минь байна тийм ээ охин минь одоо би ингээд open mic-ийг одоо энэ тэнд явж байгаа л эмэгтэйчүүдийг жоохон мяа заа тийм эмэгтэйчүүдийг ингээд залуучууд мяалал дооглол рөөстлөөд идэг байхгүй. Тэр нь би амар дургу болцсон байхгүй. Мэдхгүй байхгүй. Миний охин ч гэсэн яг тгээ явж явах юм болов. Миний охин яг одоо ингээ хөөргөн шиг том болоо. Мэдхгүй яг яаж ямар ч зам туулаад юу хийгээч явж болно штэ. Тэр утгаар нь ер нь бүх эмэгтэй хүмүүс сайхан. Бүгд сайхан. Нэг ч эмэгтэй хүнийг тэр царай зүсгүй байна уу, юугүй байна уу? Би бол эмэгтэй хүнийг ялангуяа муухай тэнийг заваан гэж бол хэлмэрээгүй байгаа. Очроогийн энэ дээр шууд хэлчихье заяа. Сайхан хөөхөн гэж хуваагддаг байхгүй юу? За энийг одоо юу гэж ингэж хувааж үздэг вэ? Хуамааргүй байна. Сайхан гэдэг нь бүх эмэгтэйчүүд сайхан. Бүх эмэгтэйчүүд сайхан. Сайхан эмэгтэйчүүд. Уучлаарай хоёрт энэ дээр бас хөөхөн санал гэдэг хийж нь чадахгүй байна. одоо жишээлх юм бол шууд хараад энэ зөв хөөх юм а гэж бодогддог хөөхөн эмэгтэйчүүд бас байдаг Харагдах гоо үзэгсэл. Харагдах гоо үзэгсэл. За. Сайхан гэдэг бол очроогийн хэлдэгчлэн бүх эмэгтэйчүүд сайхан гэсэн үг заяа. За би та нарт нэг түүхэндээ хамгийн алдартай сахалтай эмэгтэйчүүдийн талаар жишээ өгөх. Амар юм байд юм лээ. Ер нь эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлдэг нь сайхан баг. Гөө амар юм байд Юу гэсэн үг өөр сайхан байхгүй мó? Гэхдээ тэрнээс л эхэлж байгаа байхгүй. Юунаас? Нийтлэг.
хүүхэд төрүүлэхдээ ингээд Гэтэ сая ингэж хэлдэг шүү. Гэтэ эмэгтэйчүүдийг хүүхэд дөрүүлдэг нь сайхан байхгүй юу? Гүг тэр чинь биш. Нийтлэг юм хэлээд нь штэ. Бүх эмэгтэйчүүд сайхан гэдэг тодорхойлт яагаад хэлээд байгаа гэхээр бүх эмэгтэйчүүд ер нь сайхан санагддаг юм тийм ээ. Хүүхэд төрүүлдэг, өшөө одоо ингээд тэндээс эхлээд цаашаа зөндөө юм явна штэ. Гэхдээ одоо ингэж байгаа байхгүй. Би бол бүр ингэж хэлэх гээд байгаа За. байхгүй. Эмэгтэй хүний гоо сайх тэр одоо гоо сайхан одоо тэр сайхан байдлыг тэр эмэгтэй хүний гарт байгаа байхгүй юу? Сайхан байх хэсэг нь. Тэр эмэгтэй хүн тэрийг сайхан байлгаж болно. Бас муухайч байлгаж болох гээд байгаа байхгүй миний бодлоор бол. Зүгээр ийм харагдах гоо үзэсгэлэн бол төрөний заяг илдэгтэй болж яг санал нийлж байна те. Одоо хүний харагдах гоо үзэсгэлэн дээр үнэхээр зарим хүмүүс нэр төрмөл бүр ийм бүр өөр үүдэг штэ те. Одоо юу гэдэг нэг ийм төрцөн амьтд байдаг штэ. Одоо юу гэдэг. За тэд нар одоо Би юу жишээлбэл одоо тийм хүмүүсийг одоо зөвхөн хөөрхөн гэдэг ангилд нь оруулчих л да. Сайхан гэдэг ангилд нь орохын тулд тэр хүмүүс дотоод гоо үзгсэн сайхан байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Энэ зөв сонголт хийдэг байх хэрэгтэй болчиход байгаа. Сайхан гэдэг нь дотоод юм байна. Хөөрхөн гэдэг нь гадаад. Тэр хүн зүгээр л эмэгтэй болоод төрцөн учраас сайхан байх албагүй гэж би бодоод байгаа байхгүй. За энд Муу сонголт хийвэл яг тэр хүн ижил муу. комент орж ирж байна. Нэрээ чи эмэгтэй хүн бүр үзэгсэлэнтэй чанар байгаа л да гол нь олж харвал гэж байна. Сайн сайхныг нь олж харвал тэр хүн сайхан болчих жоох Чамд байхгүй. 80-тай чулуун баярын комент харагдаж байна. Харж байгаа. 80 ахгүй юм чинь. Тийм үү. Гоо сайхан ганц царайнаас хамаарахгүй биеийнхаа чухал царай бол сахалтай байсан ч хамаагүй гэсэн утга юм байна. Би сая уцаар арай гүнзгээр Харин үлчсэн. тэгэхээр одоо гэсэн ингэсэн гоё юм байна. олж харах одоо сайхан ангиж штэ олж харвал чухал гэж штэ. Тэгэхээр битээр яг ер нь одоо яг энэ ажлын байран дээр олж харж чадчихэв үгүй юу те. Тэгэхээр би Эркагаас асууя. Заяа сайхан тодорхойлтонд орох уу, хөөрхөн тодорхойлтонд орох уу? За та хоёрын хэлсэн үг бүр та хоёрын эсрэг ашигладаг гэдгийг За Ингээд нэгийг тэгж бас хамаагүй хэлж болохгүй. за. Үгүй чи зүгээр хийлэлдээ. Чи бэлдэг юм яагаад. За би хэлээ. Манай заяа бол хоёуланд нь орж байна. Миний. За чи болдоо чи. За. Яг ой хүн гүтэх хуйлтай өдөө шүү. очимээ. Очроо хүн гүтэх хуйлтай өдөө шүү. Очроо мэн аа. Чи заргалдаач. За манай хэн Алинка орж ирсэн байна. Өглөөний мэнд 3 гэсэн байна. Сэдв хэлээд өгч болох уу гэж За байна. сэдв болохоор Алинка ингэж байгаа шүү. Сайхан хүүхэн сахалтай. Сахалтай. Энэ үг хаанаас үүссэн юм бэ? Энэ яг ямар утгатай үг юм бэ, тийм ээ? Үгийг нь магчилж бид нэр одоо орчуулчих гэж Орчуулах гал байна. үү? Монгол руу Ер нь орчуулчих. Алинка минь энэ үгэнд итгэхээ сахлаа Ямар? ургуул Алинка гэж штэ. Аха. Алинка энэ үгэнд итгэхээ сахлаа ургуулъя гэсэн бодол төрж ирсэн. Ургуулъя гэж бодоод чи нэмэргүй л дээ. Угаасаа ургах шүү. Баа сахлын тоос рүүлэр мүлрийн нэг хэрэглэх юм. Гүү. Эмэгтэй хүн Радио сахал ургадаг байхгүй юу? Яаж Урган эмэгтэй хүн сахал урган шүү. ургадаг гэсэн бол та нар дахиад нэмэлт төлбөрөөр тэрийг ахуулж байгаа шүү. Гүй сахал урган. Ингээд энэ сахалны вакс гэж байгаа шүү Түрүү дээ. нэг яг энэ сэдв нэг эхэлж байхдаа ингэж гүнзгий ороогүй байхад надад нэг юм балаа бодол төрөхгүй юу. За. Орчин үед нэг хүмүүсээс асуудаг гэж штэ тий. Чи ямар бүсгүүд эмхтэй хүн чам таалагддаг вэ гэсэн чи цэвэрхэн гэдэг юм тодорхойлж явж идэм лээ дунд нь. Тий. Цэвэрхэн гэдэг юм тодорхойлттой. Одоо юу гэдэг өндөр одоо бор шар маар энэ төр гэдэг нэг юм тодорхойлтод явж байхаа оронд цэвэрхэн гэдэг. Наадах ч өөр нэг цэвэрхэн ааштай, цэвэрхэн царайтай, цэвэрхэн. Тэгэхээр юу гэсэн үг юм? Заваан байдаг гэсэн үг юм уу? Хүүхнүүд бас тийм муухай бохир байд юм уу? Бохир. Бас байдаг юм байна. Ааш заны. Тэгэхээр нэг хүүг залуучуудын тодорхойлолтын дотор цэвэрхэн болсоо номер 1 шүү. Цэвэрхэн л байх хэрэгтэй. Тэгээ болсон ч одоо болно да. Яг Зөв. Би яаж Өөш, мэдчихэ? цэвэр Одоо би гарна яг шүү. тэр нөгөө нэг сонирхдаг залуучуудын төрлөөс нь холдсон болохоор сайн мэдэхгүй байгаа. Тэгж болохгүй. Цэвэрхэн байв. Эрка тэгж болохгүй. Зөв л юм байна. Цэвэрхэн гэдэг тодорхойлт чинь юм багхгүй. Зөвхөн зан характерын хувьд л ер нь ярил Тэр зүгээр. уссан дорсон тухай биш. Тэр бол хамаагүй. Хүн болгон бүх эмэгтэйчүүд л цэвэрхэн штэ. Бүгд л ихээс төрөөл те охин энэ очроо ямар байгаа бялдаг юм бэ? А? Бууг эмэгтэйчүүд л гоё хөөргөн л. Өөр очиодоо юу хэлэхгүй вэ нэрээ? олж харуул. Маа очроо нэрээ. За юу? Энэ одоо зурагтай өдрөл манай Энэ зургтыг гэлэг аваа яваарай. Гэлэг аваа яваарай. Үгүй. Ингэчгээр заяагийн үнцнийг бас ингэж нялгадчихж байгаа байхгүй юу? Тийм үү буцаагаад хайрладаг үл. Тий. Чи бүх л эмэгтэйчүүд хөөргөн гэчлээ шүү Зөвхөн дээ. намайг хөөрхөн гэж хэлэх хэрэгтэй гэдэг. Тийм багхгүй юу? Би бол тэгэж хэлэх гээд За багхгүй. яг хоо тэрийг нь олж мэдсэн гэдэг чи. ингэж байна. Чи давхраа хайчих уу ингэхэд? Бүлцээц юм аа. Гэхдээ сайн харин байсан юм уулна. Үгүй би нөгөө уг нь ерөн сүүлийн үед жоохон бүлцээс Тийм үү? гэж жоохон Бүр мөрөдөд хавантаад байгаа. байгаа тий. Бүр мөр. За ингэж байна. Алинка ингэж байна. хоёлаа эмчд үзүүлэх. Би ургуулах хэрэггүй. Сагалтай штэ авдаг л болохоос гинэ. Үгүй сахалтай би ч гэсэндээ сахалаа авдаг штэ.
Харин тийм ээ. Тийм. Яг хуу та ид шиг эн чинь нөгөө нэг сахалт ургана гэдэг чинь эмэгтэй хүнд бас нөгөө нэг эрэгтэй эрг гормон байдаг байхгүй. Эрг гормоноос шалтгаалаад энэ сахалчин ургахгүйнаас шалтгаалж байгаа шүү дээ. Манус бас эм гормон байдаг. Байдаг. Эм гормонд давмгаалсан хүн гэж бас байгаа даа. Тестостерон гэд нэмэгдэхийн хэрээр тестостероноос ч нөгөө эстроген гэдэг даавар нь ялгарч идэг гинэ. Тэр эстроген гэдэг даавар чинь эмэгтэйлэг гормон гэж. Тэгээ хамгийн гол нь энэ сахалт ургадаг. Гэхдээ ирчүүд шиг тэгж амар ингээд масаатл нь ургахгүй байхгүй. Саралталаа ургахгүй. Тий. Тэгээд түүнийгээ олвол бид нэр ингээд хусах нь хусаад, вакстаад ингээд авчихдаг. Хөөс тэгтээ ингэж болох уу? Заяа одоо ингээ хусахгүйгээр зүгээр л хусуураар штэ. Тийм амар юм мар биш үү? Энгийгээр авчдаг тий айгуул. Тий чимгэж авдаг хүн бас байд юм байлээ. Ингээд үзүүл яадаг. Бүр ингээд тосмос төрхөж ургуулаад дээш нь ингэж бүр ингэж гаргаад ирвэл яах вэ? Ямар харагдвал бас үзэлтэнтэй харагдаж тэгэж тэгдэг хүмүүс байд юм байна. Байдаг юм уу? За сонсъё. За ингээ заяа. Түүхэнд хамгийн алдартай сахалтай эмэгтэйчүүд гинэ. Эртний Египтийн хатан хаан цөөхөн за ер нь бол яг Египтэд ингээ удирдахжсэн хатан хаанууд гэвэл хаанаасаа илүү хатан хаан нь цөөхөн юм байна л да. Тэгээ өөрийнхөө ингээд дайчтад өөрийнхөө ард иргэдтэй би ингээ айгу хүчрэхэг шүү гэдгийг харуулахын тулд хиймэл сахалтай ингэж олны өмнө гарч ирдэг гэсэн гинэ. Тэр хатан одоо жишээлбэл ямар солиотой хараг. Хачипсууд гинэ. Хачипсууд уу. Тэр бол санжаатай угаасаа. За тэгэнгүүт генесийн амжилтын эзэн бас эмэгтэй хүн байгаа. Энэ бол өөрөөс нь ургасан сахал гэсэн үг шүү дээ. Энэ эмэгтэй яасан бэ гэхээр түүхэнд бичигдсэн хамгийн урт сахалтай эмэгтэй бол Америкийн Janice Dever гээд 1884 онд түүний сахал нь 36 см хүртэл урт ургаж исэн гинэ. Америкийн иргэн юм байна. Надаас яг 100-аар ихч юм биш. 1884 онд 36 см сахал нь ургаад Генесийн номонд бичигдээд хийдэгдэж байгаа. Минийхээс урт юм шүү. Чинийхээс урт. Одоо баваасан гэдэг чинь одоо орж ирэх нь шүү дээ. Тэгээд одоо хүртэл яг хөө түүнийг нэвдсэн хүн бол байдаггүй юм байна. За тэгээд циркийн одод бас байд юм байна. Эмхтэй. Нөгөө нэг ийм сонин цирк чин тухайн үед нэг ийм гажиг ийм шиг юмуудыг цуглуулдаг байсан тийм. 19-р зууны Европ, Америкт сахалтай эмхтэйч циркийн хамгийн өндөр цалинтай цуутай одод нь байсан гинэ. Хүмүүс үзгээд те очдөг байсан. Оо яг зөв. Тэгээд тэдний өтгөн сахал Францын эзэн хаан 3 дугаар Наполеоныг гайхшруулж бас очир алмаазан бүгд нөгөө хаан манаасаа бэлгэнд авч ирсэн гинэ. Тэр циркийн жүжигчдийн хувьд гэх юм бол тэгэхээр ийм сахалтай эмэгтэйчүүд ер нь л модонд орж исэн нь 19-р зуун болон түүнээс өмнөх үед гэсэн үг байхгүй. Гэтэ яг сайхны тодорхойлолтод бол орохгүй байх л та. За тэгээд энэ араа жүжигчин байдэн штэ бас. Юу гэдэг лээ. За би нэрийг санахгүй кинон ч гэсэндээ байдаг да. Мексик жүжигчин энэ хүмшин нийлсэн. Тэр бол жишээлх юм бол сугандаач нэлээд урт өмстэй энэ уруулны дээдлийн жүсээ ингэж хусдаггүй. Хүмсгнийхэн одоо энэ дундлын энэ зэрлэг мэлгээч зулгаадаггүй. Тэрнгээрээ өөр ингэж бүр бахархдаг. Зураг мурган дээрээ бүр өөрийгөө ингэж сахалтайгаар шууд ингэж зурж мурдаг. Ийм уран бүтээлч зураач байдаг штэ. Энэ ингэдэм байлээ. Одоо яг сахал үсгэснээс орчин үед бас нэг ингээ эмгтээчүүд чинь бүтнээр ингээ ваксанд ингээд нэг юм цэвэрхэн гэнтэр гэдэг яриад байгаа шүү дээ. Тэгсэн чи одоо яг орчин үед яг тэрнийх нь эсрэг тренд бий болчиход байгаа байхгүй юу? Сугныхаа ус мөсийг авахгүй ер нь зөвхөн байгалаар нь байлгах гэнтэр гэдэг тийм бий болчиход байгаа байхгүй юу? Тэр нь ингээд тэр нь гэхдээ жоохон эвгүй гэж магадгүй. Гэхдээ яг нөхдүүдийн хийгээд байгаа хүмүүст ингээд хэлэх гээд байгаа мессеж нь юу вэ гэхээр хараа ер нь бол байглаасаа бол ийм штэ тий. Энүүгээр ингээ хүлээгээд авчих болдгоо мó гэдэг ийм мессеж өгөөд байгаа юм байлээ. Надад бол нэг талаар бас таалагдсан. Тэгэхээр энэ Алянкагийн энэ комент надад аягүй зүг санагдаж байгаа байхгүй юу? Сайхан байсан ч гэсэн мятал байдгаа гэж байгаа юм болов уу? Харин тийм. Тий энийг үл ярьсан. Энэ надад аягүй чухал санагдаад байгаа байхгүй юу? Наа чин зүг. Сайхан хүүхэн ч сахалтай байд юм шүү. Тэнхтээд ингээд хамаг одоо тий төсөөллөө бүр тэнгэр тавьчаад тэгээ тэр тэнгэр тавьсан төсөөллөөрөө хүн болгоныг хэргаад байвал чиний над төсөөлч таарах хүн олдохгүй шүү гэсэн утгатай байна. Та нар энэ киног үзчихсэн үү? Ямар кино? Угаа би нөгөө энэ дээр нэг тогтож ярмаар байгаа хэдүүлээ. Энэ нөгөө 80-ийн төрөнд ярьсан те нөгөө утга санаа авахгүй нэг Монгол нэг кино байдаг штэ ингээд сахал наачаад дээр юм кино байгаа штэ эрэгтэй хүний дурд ажилд орох гээд ингээд Эден ирчүүд үү? Эден ирчүүд гээд Эден хүүхдүүд үү? За тэр кино авахгүй ер нь яг гол санаа. Тэр кинон дээр тэр хүн ингээд жоохон ажилд ороод ирч хүчтэй те иршүүд байх гад одоо ингээд сахал махал наагаад ингээд ер нь бол явж штэ. Тэгэхээр яг зүгээр энэ сайхан хүүхэн сахалтай гэж байгаа үг нь дөрөвний бас яг хэлж байгаа адилхан. Жоохон эмхтэй хүн, жаахан эр хүний шинж жоохон байж ивэл
бас ингээд сайхан санагддаг байж болох юм. Саяны наад киногоор жишээ авдаг чинь буруу. Одоо жишээлбэл тэр кинон дээр чинь зүгээр эмэгтэй хүн биш, эрэгтэй хүний оронтой байсан учраас эрэгтэй болж үжиглж орж байгаа байхгүй юу? Уу яг хөө тэр киног яг хөө зүгээр Тэгэхээр чинь саяны одоо яриатай чинь нийлэхгүй байгаа байхгүй юу? Гөө яриатай нийлэхгүй ш нийлүүлчих болно заяа одоо. За нийлүүл. За нийлүүл харъя. Тэр хүн энэ дээр юуг нагаад жоохон иршүүд байдлыг гаргаж штэ. Тэгээд ингээд таалагдаад ингээд ажил төрлөө хийгээл ер нь бол явж штэ. Яг хөө тэндээс нь би юу хэлэх гээд байгаа гэхээр эмэгтэй хүнээс жоохон иршүүд бас мөн чанар харагдаж яах нь ер нь надад бол тийм юм байна. Жоохон иршүүд за мөн чанартай эмэгтэйчүүд илүү жоохон бас ингээд сайхан харагддаг. Яагаад тэгэхээр нөө нэг хитргийн нялцаагаал ингээд тэгэхээр яг нөгөө нэг юм ямар ч хөөрхөн эмэгтэй хүн байгаа үү те. Хөөрхөн харагдж байгаа эмэгтэй хүн зөвхөн ингээд нялцаагаад ингээд байх юм бол бас жоохон ядаргаатай санагдана. Тэгэхээр яг иршүүд бас нэг гаруул гараал те төлөө мөл агалуул байгаа. За мэдгүй ер нь яг тэгж харсан. Одоо хараа энэ Instagram ингээ хөгжснөөс болоод хүмүүсийн ингээ нөгөө хүний бодит төсөөллийн юу ингээ өөр болцсон гэдэг байгаа байхгүй юу? Хүнийг ингээ зураг шиг ингээ төсөөлөх гээд идэг. Тэгснэ чи зураг шига байлдаа антар гэдэг. Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нэр ингээ virtual ертөнцид амьдарч байгаа шүү дээ. Одоо энэ хиймэл ертөнц. Яг бодит хүмүүст бол сахал бол байдаг шүү. Ойртой тулаад ирэхээр тий. Гэдгийг ойлгох ёстой шүү гэж аахгүй. Тэгэхээр одоо ямар ч одоо сайхан ааштай. Ер нь хүнтэй тэгдэг шүү дээ тий. Ингээд зайнаас харьцахаар нилээн гоё одоо сайхан байхан байжгаад тулж мулж харьцаа тий. Ингээд бүр ингээд гэрэлж мэрлээд ирэхээр өөсөв нь харагдав. Яг тэгдэг тий. Ойр доторсон мөнгө нэг сахалнууд нь тод харагдаал те. Тэгээ хамгийн гол нь тэр чин тэгээд бас удах тусмаа баг төвөнд нь тасаад тэгээ үзэгсэн. Одоо ерөөсө хамгийн гол юм л тэр. Одоо тэрийг нь хүлээн зөвшөөрөөд тэрнтэй нь ингээд би байна гэдэг шийдвэр гаргана гэдэг чинь миний бодлоор жинхэнэ хайр нь тэр байгаа байхгүй. Ааха. За комментүүд хүргэе. Наяа ус цасанд орсон ороогүй үнэр танар бас байдгаа. Хичнээн хөөрхөн сайхан байгаад яг ойрсон чи яа бас байдаг штэ тийм хүмүүс гэсэн. Тэгээд цэвэрхэн эмэгтэй гэдэг. Гэж тодорхойлт ирчүүд гаргаад байгаа юм байна л да. За Алинка даавар гормон л байна дөө байхаа. Бусад хэсгийн ус ургах онцлог энтер нь нөлөөлдөг байхаа гэсэн байна. Болроо сайхны тодорхойлолтод орхоор барах уу? Сайхан хүүхэд сахалтай гэдэг үстэй гэж. Харин өнөөдрийн юу н яриа бол сайхан хүүхэд сахалтай гэдэг. Яриаг бид ярих гэж байна. Манай найруулагч маань сахал оруулж ирж байгаа юм уу? Очрогийн одоо унтарсан камерыг асааж байна. Гэхдээ би ингээд хатцчаад та нарт авьяасаа үзүүлж байгаа чинь. Очроо хөдлөхгүйгээр ярьж үзье тийм. Ингээд амаа хөдлөхгүйгээр ингээд ярьж чадах юм бол чадахгүй ингэж ерөөсөө чадахгүй. За тэгэнгүүт хамгийн гол нь яг энэ үгний утга учир нь яг тийм л санагдаад байгаа байхгүй. Харин тэгж байна, яг тэгж байна. Гоо үзэгслэн бүгд төгс төгөлдөр байдгүй маа. Тий. Энд чинь зөвхөн бас эрэгтэй хүн эмэгтэй дэр ч гэсэн биш. Ер нь эрэгтэй хүн дээр бүх хүн дээр ашиглах гэдэг байхгүй. Тийм байна. Хүн дандаа төгс төгөлдөр байдгүй маа. Хүн төгс төгөлдрийн наан вэ нүү цаана вэ хамаагүй ямар нэгэн байдлаар өөсөө байж лээдэг. Гэхдээ өөсөвтэйгээ хамтдаа л тэр хүн төгс болдог шүү л гэдгийг л харуулад байгаа юм шиг мэдрэмж. Наа чи нэг нь биш. Бүр хүнч биш миний бодлоор. Энэ бүр бүх юмд ийм хоёр тал байгаа шүү. Одоо ингээд одоо юу гэдгийг гэрлэлт одоо жишээл гэрлэлт гэдэг чи одоо ийм бодит юм биш штэ. Ийм барих юм биш. Гэрлэлтний баталгаагаа бариад. Гэрлэлтийг ингээд айгу гоёор төсөөлсөн байгаа хөөхгүй. Амар юм супер төсөөлсөн байсан. Гэрэлсэн чинь нэг л биш ээ. Гаал ихний өдрөөс ингээл нэг л. Дуулаараа гэдэг. За яачаад вэ? Нэг л эвгүй те. За яагаад вэ? Энд яагаад би хариуцлага үүрээд эхлэв юм даргаал те. Яагаад би тэр романтик байх ёстой юм даргаал те. Ингээл иймэрхүү юмнууд чинь ингээд нөгөө нэг бүх юмны чинь нөгөө бидний нөгөө хит төсөөлөл хит романтиклал чинь худлаа шүү. Тэн чин ойртоод үзүүл басна гэх те. Эмэгтэй хүн сахал ингээд нэг сони эвгүй харагдана гэдэг шиг те. Харагдах ч гэсэн яг үндэ сайхан хүн ч гэсэн ойртоод харах юм бол өөсөв байд юм а гэдэг ийм санаал юм байна. Ааха. Бүх юмд өөсөв байд юм. Бага. Алинка эрэгтэй нь эрэгтэйлэг эмэгтэй нь эмэгтэйлэг л байвал харах мэдрэмж хүрхэд авах мэдрэмж хуурахгүй штэ гэсэн байна. Би бас энэ дээр санал нэгдэг байдаг байхгүй юу? Одоо эмэгтэй хүн болвол за яах вэ нөгөө тэр иршүүд нь одоо жишээлбэл за яах вэ гэж.
тэр иршүүд гэдэг зүйл нь яг нэг зан характер дээр л гардаг. Нэг тууштайч гэдэг юм уу те нэг талцганаа дээртгүү тэр мэдрэмжүүд дээр нь гардаг. Учиргүй мод хагална гэж байгаа байхгүй. Тэрнээс ш учир зүггүй ёстой яг тийм мод хагалаад ч гэдэг юм уу. Зүгээр би ингэчи гэл одоо нэг карамараа унтсан. Нэг хүний ярьжсэн жишээ ярьдаг. Манаас та бирс амар мундаг байсан гэлдэг жаа. Яасан ингээл тэгсэн. Анхдаа манай бир олол орж ирж байхдаа 40 литр ус ингээл юу ч болоогүй юм шиг ингээ өргөө явж ирсэн. Гэхдээ надад нэг тийм мундаг санагдааг байхгүй юу? Тий. Тэр мундаг хүн ямар ажил хүн бэ тий? Тэр чинь ерөөсөн мундаг биш байхгүй юу? Энд чинь эрэгтэй эмэгтэй хүний хоёр ёстой жихэн эрэгтэй хүнд одоо хамгаалуулах гэж хайрлуулах гэж мэдрэмжийг авах гэдэг чинь эрэгтэй нь хажууд нь баг ингээд усаа зөөлгөө явж ийн гэдэг чинь эрчүүдийнхэн ч гэсэндээ мэдрэмж байхгүй болно шүү дээ. Онцгүй шүү дээ. Би одоо яг яс үзүүл их нэртэй алуулна гэж бодвол байвал амар хэцүү байна. Ер нь за тэгвэл Гэртээ жорж би гэртээ орхоос шаагаад. эсрэгээр нөгөө нэг ингэ бодоод үзэл дээ. Эрэгтэй хүн байгаа сте. Эрэгтэй хүнд бас нөгөө нэг эмэгтэй хүний нэг жоохон шинж байвал бас зүгээр юм сте чам. зүгээр шүү Одоо дээ. шинэ аяга угаа чинь мэдрэмжээр амаах цагийн чинь те. Зан характерт нь л байх хэрэгтэй. Энтэй адилхан эмэгтэй хүнд ч гэсэн Цүл палис хаяа тий. хаяа нэг юм жоохон нэг юм мөн чанар зоригтой те. Маглахгүй. Иймэрхүү мөн чанар байхын зүгээр ингэж л ер нь хараа тэгвэл ингэж харъя л да. Тэгвэл энэ эмэгтэйчдийг урамшуулсан сайхан хүүхэн сахалтай гэдэг үг байдаг юм бол эрчүүдийг тэгвэл тодорхойлсон юм үг байдгүй. Ямар Одоо юм сайхан залуу сахалгүй ч юм уу. юу яриад байгаа бэ? Яг би зүгээр тэгж нөгөө талаас нь бодоод л байна л да. Тийм байхгүй. Байхгүй мэн те. Байхгүй. Одоо сахалгүй махалгүйгээд тийм тодтогсон юмнууд байхгүй. Зүгээр нөгөө нэг эрэгтэй хүн сармагчингаас нэг жохон дээр байхад болно гэдэг л үг. Одоо ойролцоо үг мөг байвал ийм л үг байгаад тах шиг байна тий. Одоо өндгнөөс ч олно гэдэг. Биш эрэгтэй хүн дээр яриад байгаа. Эрэгтэй хүн дээр үү? Эрэгтэй хүн Одоо дээр жишээлбэл эмэгтэй хүн дээр сайхан хүүхэд сахалтай сахалтай гэдэг цаад юм ин гой нэг урамшуулаа хэлчихлээ. Тэгээд тэнгууд эрэгтэйчүүд дээр юу яах вэ гэхээр Эн чинь хараа юу байна л эн чинь бол хараа бүр зөвхөн эмэгтэй хүний эр үний дотор эмэгтэй хацаалтаа мөр. зүгээр эмэгтэй хүнийг оруулсан уу? Үг хайгаад байна шүү дээ. Эрэгтэй хүнийг оруулсан уу? Хайгаад байгаа байхгүй юу? Эр хүнд бол нэг тийм гоо сайхан байх ч юм уу тиймтэй холбоотой юм байхгүй. Нэг үг байгаа нөө нэг одоо тийм хотлоод харахгүй мөн эр үний дотор эмээлтэй хазаартай мөр байх. Наа чи бас байж болно. Тэнгүүд наад чи ингэдэг байхгүй юу? Эмэгтэй хүний дотор эр хүн эмээлтэй хазаартай морьтойгоо хамтдаа Наад чи байдаг шүү гэдэг. орчин үед зохиосон юу байхгүй. Яг Үгүй, сайхан үнэн хүүхэн сахалтай гэж сайхан хүүхэн сахалтай гэж цаад утгаар нь урамшуулж штэ. Эмэгтэйчүүдэд тийм байх хэрэгтэй, юм байх хэрэгтэй гэж сайхан хүүхэн сахалтай гэж урамшуулж штэ. Тэрнтэй адилхан эрчүүдэд бас нэг жоохон тийм шинж байх хэрэгтэй. Одоо юм жоохон зөөлөн одоо бас хаяа романтик байх боломжтой, мэдрэмжтэй байх. Тэр нь урамшуулсан нэг юм. Уруулаад дэвшлээ дээ. Яаж вэ? Ингэдэ. Яг чаа. Нөө шаардаа. Яг гэдэг. Зүгээр хараад тахтай. Үгүй. Сайхан залуу соёотой гэдэг гинэ. Сайхан залуу соёотой гэдэг Хэн гинэ. тэгж байгаа юм? Юу Алика тэгж байна. Сайхан залуу соёотой гэдэг штэ гэж. Па соёо нь одоо юу илэрхийлж Энэ хоёр одоо энэ чи ийм үг байна юм вэ? Сайхнагийн битсэн их хар. Саргалгар мод уулын чимэг сайхан сахал эрийн чимэг гэж үг би гинэ. Тийм штэ. Тийм зөндөө штэ. Гэтэ гой би бол сахаланд амар дуртай. Сайн ирчүүдэд сахал хусавч арилахгүй те. Оо тийм үг байдаг. Муу эрд хөсөвч урахгүй ч юм уу. Би нэр толгойч минийх ерөөсө урдаггүй. Одоо би айгүй юм одоо өсгөө байхгүй. Одоо заяа тэр гарыг ингээ нийлүүлээд үсэх юм бол заяах барыг илүү хар өстэй байгаа. Тийм ээ. Тоглоомчгүй. Бас ийм үг гэжтэй. Би ерөөсө сахалгүй. Сахал бол сайн харийн чимэг сайхан хөгний гижиг. Сайнаар үгүй сахалтай холбоотой зөндөө Гоё юм байна те. Тэг яг нөө сахал тухайн хүмүүстэй Гэтэ манай их тэр миний сахаланд дургу. тийм би бас нөхрийнхээ сахаланд дургу. Хоёр ер заагаараа надад дургу гэдэг. Үгүй тэр чинь би ямар чамтай ингээд ойрхон байх Гэтэ ингэдэм байлээ. Очрогийн ихнэр нь хүртэл очроо төрсөн өдрөөр сахал хусдаг бүтээгдэхүүн бэлгэсэн. Үгүй шүү дээ. Манай ихнэр миний сахал дуртай байхгүй. Чиний имиж нь дуртай байхгүй. Сахал дуртай. Нөгөө ихнэр нэг мэдэхгүй байхгүй. Айгу хөөх юм мэдэхгүйг нь юм гарсан баг. Юуны мэдэхгүй. Ямар сахлын бүтээгдэхүүн авч өгөө яг санахгүй мэдэхгүй те тухайн үед тулгамдаад. Тэндээсээ болоод хусдаг юм аваад өгчихгүй. Тэр сахал нь дуртай. Яагаад дуртай шалтгаан нийтгөө? Чи чамд дуртай шүү. Үгүй яагаад тэгэхээр энэ сахал миний өмнөх царайг нуугаад байдагт нь дуртай. Заагүй л. Зодоогоос. Миний бороо гүйдгүүтэй. Анаахын үүднээс бодвол өөр байхаа. Наадагчин болохоор хийсвэр зүвэрлэл байхаа. Хичнээн гой хүүхэн байсан чинь үнэр та нар эсвэл мараалгүй байвал яах юм? Хуурдаж болохгүй шүү ирчүүдээ гэсэн үг байна гин. Хуурдаж болохгүй гэсэн үгнээс илүү одоо бидний дүгнж байгаагаар бол ингэж л бид нар дүгнээд байна л да. Энэ бол эмэгтэй хүнтэй холбоотой асуудал биш юм байна. Энэ бол ерөнхийдөө ямарваа нэгэн зүйлийг хитрхи төгсөөр битээ төсөөлөөрөө ойртоо
харах юм бол ямар нэгэн тийм эвгүй ч юм уу те хүлээн зөвшөөрөхөд жоохон төвхтэй юмнууд байна шүү. Гэхдээ энэ багцаар нь пакэжээр нь хүлээж аваарай л гэж хэлж байгаа юм байна гэж. Соёлтой гэдэг нь байгалийн төрлөх шинж чанарыг харуулж байгаа юм байна л да гинэ. Аргатлаг уу? Тийм юм болоо. Чонлог. Гэхдээ энэ үнэн шүү. Гэхдээ эрэгтэй хүн араа ямар ч сайхан их хүн заяо. Нэг юм жоохон уурын юм бол байдаг гэж байгаа. Ягаад гэхээр энэ араа даавартай холбоотой. Нөгөө тестостерон гэдэг дааврыг чинь үзүүлдэг нэг сөрөг юм шиг нөлөө нь юу вэ гэхээр жоохон уцаарлангуу. Тэ нэг юмд ингэ жоохон түргэн хандах гаддаг ч юм уу те. Энийг хэлдэг. Тийм учраас манай Монгол ирчүүдийн тодорхойлт нь те гүндүүгүй гэдэг үг гэдэг шүү дээ. Тийм гүндүүгүй. Тэр одоо омголон зангаа гэж дарж чаддаг гэсэн л утгатай юм шиг. Би сайн нэг судалгаа газаргаа номгорлцсон сэтгэлээр унсан. За яадаг. Ямар судалгаа гэсэн чинь ийм яг гадны л судалгаа л дээ. Ийм сахалтай хүмүүсийн бизнес нь амжилттай хийж явдаггүй гинэ. Чаваасаа. Тийм нэг судалгаа л байлаа. Та ирчүүдийн үү? Тий. Бизнес нь явдаг. Тэгэнгүүт яаж байгаа тэр нь? мэдгүй зүгээр тийм судалгаа байсан. Тэгэнгүүт би бодоод яах вэ, ийх үү гэдэг. Зүгээр яг тэрэнд нөлөө аваагүй л дээ. Зүгээр яг зүгээр бодчихлоо аахгүй. Нэрээ үнэн ч юм уу хүний юм уу хотлаан болоод энэ тал дээр юу гэж бодож чинь. Одоо сахалтай бүр амар тэр бомтод бизнесмен залуучууд байна уу? Боддоо Марк Цукерберг юу ч молцсон шүү дээ. за хин Стив Джобс молцсон. юу ч Элон Маск бүр молцсон. Тэр нөгөө нэг хусдаг мустдаг нэг мөч чанартай нас холбоотой юм шиг яриад байгаа. Энэ эсвэл сахал арчлахад айгүй цаг зарцуулаад байна уу? Цагаал арслахад бол Харагдах байдалтай айгүй анхаарал одоо энэ чинь тусдаа шампунь хэрглэж гин, тос хэрглэж гин, гуужуулагч хэрглэж гин. Зөвхөн энэ нэрүүний хэсэг. Тэгтээ нэр бодохоор нэр тийм байж магадгүй юм байна. Одоо сагсчдыг бодъё л доо. Ер нь сагсчдын хувьд бол сахал гэдэг чинь одоо айгүй имиж нь штэ. Тэгвэл яг гоё юм сахалтай NBA-гийн одоо авраг мавраг гэж бодохоор бас байхгүй байхгүй. Одоо Харден жишээлбэл сахлаараа алдартай штэ. Бүр сахал гэдэг нэртэй байхгүй. NBA-гийн авраг биш штэ. Харин тэр хүн авраг авахчгүй байх. Спортоор ягууд бас тэгж бодож. Яг энэ ортой байж магадгүй. Яг тэгэхээр сахал ингээд ургуулад хусаж болно штэ хүн. Ургуулж байгаа хүний нөгөө мөн чанар нь гадаад өнгө үзмжиндээ илүү анхаарат байгаа. Магадгүй тийм. Нэг мөн чанартай учраас нөгөө нэг бизнесийн талбар янз янзын юмн дээр нөгөө нэг яг дотоод гол юм олж харддаггүй. Тийм учраас нэг энгийн л амьдэрдэг. Хөөрхөдөө ачаа мэн яана. Тэгэхээр би сахлаа хусъя гэж бодсон. Тэгээ сая би эхнэртэй сахлаа хусчих гэсэн эхнэр ууралж байна. Чи эргэш харагдах гэдэг. За энэ жок шүү зүгээр. Гоё орлоо. Яг орчлоо. Энэ панчлайны дотоод найруулга. Чи миний хоёр нь байг панчтсаар байж таарлаа. Наа чи ингээ панчдаг хүн байхгүй. Яг бүр ороод. Яг ороод шүү. Надад чи. Адинкагийн комментод хөрж байна. Харагдаж байгаа шиг биш юм шүү гэж л байгаа юм байна да тэ гэж байна. Тэгснэ. Заяагийн хоёр талд бүжин сууж ин хоёулаа соёогүй гинэ. Нөө яга нөө чонлог юм алга. Би одоо сахалтай бүжин харагдаад байна. Сайхан бүжин сахалтай. Сайхан. Сайхан ирчүүс соёогвэ гэж. За ингээд өнөөдрийн том өрөөнд бид маш сонин сэдвэр маш сонин байдлаар тухайн сэдвийг нь Монголоос Монгол руу хөрвүүлэн тайлбарлаж ярилцлаа. Тэр бол сайхан өөхөн сахалтай гэдэг сэдвийн хүрээнд ярилцсан гэсэн үг. Та ч тийм ээ. Та ч гэсэн магадгүй өөрийнхөө ажлын том өрөөндөө, гэрийнхэн том өрөөнд, хаанхын том өрөө эдий. Том өрөөндөө заавал бас ярилцах нэг сэдв гаргаж ирсэн байхаа гэж бодож чинь ямар хийж ууд юм бэ энэ хоёр ч одоо. Радиогийн 1-р студид Эрка Очра заяа, найруулагч Мезо мөн Монгол Улсын өнцөг болон бүрээс дэлхийн өнцөг болон бүрээс эрхэм сонсогчдаа бидэнтэй хамтдаа байлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай сайхан хүүхэн сахалтай. Тийм ээ. Өрөө болчихоо яа. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.